сайн байна уу та? Өглөөний минь. Сайн байна. Өглөөний минь. Баярлалаа. За таныг сайхан кофегаар дайлж байна. Баярлалаа. Өглөөдөө сэргийг байхын тулд бас кофе их тус болдог шүү, тий? Харин ч өглөө кофе гоож ажиллаад өдрийн ажиллаа юм да. Ястаа тийм бах тий. Та ер нь өдрийн одоо хэр их кофений хэрэглээтэй вэ? Аль төрлийн кофе одоо латте? Өглөөдөө бол заавал ер нь американо уудаг. Ааха. Тэгэл өглөөдөө өдөөс хойш ер нь уухгүй дээ. Зүг. Ийм машинтай хөрхөн мөгөз. Харин тийм байна. Тэгвэл ингээд л орчих юм байна тий. Байгууллагын үүдэн дээр тавьчихад тий. Бид нар бол угаасаа кофе дандаа л уудаг хэрэглээтэй хүмүүс. Тэг заавал гарахгүйгээр гадагшаа гарч кофе шоп ч юм уу хаа нэгтгэс кофе авахгүйгээр шууд ингээд уух боломжтой байгаа. Тэг Улаанбаатар кофений машинаас олон төрлийн кофе гарна. Американо, эспрессо, латте, мөн арт, сүтэ цаас гардаг. Гоё. Баярлалаа. Яг кофе шоп явдаа кофе авсан. Баярлалаа танд. За одоо ярь хамтдаа Татварын ерхий газрын за орлогын хяналт буцаа олголт хэлцээний дараа тунгалаг хичээсээ бид та бүхэнд маш сонирхолтой хэрэгтэй мэдээллүүдийг авч өгч байгаа. Ер нь Татварын хөнгөлөлт чөлөөлт буцаа олголт гэж юу юм бэ гэдгийг та ихлэ тайлбарлаад өгье те. Тий. За ер нь бол татварыг бид нар юу гэж үздэг вэ гэхээр эдийн засгийн зохицуулагч гэж үзэж байгаа. Тэгэхээр эдийн засгийн зохицуулах үйл ажиллагаагаа энэ юуны үргээ яаж биелүүлэх вэхээр ер нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт гэсэн ийм хоёр ойлголтыг айгүйх авч явдаг. Хүмүүс байна хөнгөлт гэж юу юм, чөлөөлөлт гэж юу юм. Өнөөдөр маш олон хөнгөлт чөлөөлөлтөд татварын хуулинд байна. Нийтдээ одоо татварын багцуулан дотор аж ахуйн нэгж хувийн нөөтийн дотор аваад үзэхэд нийтдээ 212 төрлийн хөнгөлт чөлөөлөлт өнөөдөр байдаг. Тэгэхээр бид нар тэр их хөнгөлт чөлөөлөлтөөс хэдийг эдэлж байгаа вэ гэдгийг аж ахуйн нэгжүүд маань, иргэд маань өөрсдөөсөө зүгээр асууад үзээч гэсэн юм байна. За 2026 оны манай татварын алба бол хэрэгцээнд суурилсан зөвлөн туслах татварын алба гэдгээр энэ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бид нар бол төрийн үйлчлэгийг үзүүлж байна. Тэгэхээр татварын албаасаа зөвлөн туслах үйл ажиллагааг зөвлөгөөг маш сайн авч байгаа ч гэж татварлөгчдөө, хуулийн этгээдүүдэд бид нар хэлмээр байна. За хөнгөлт чөлөөлтийн хувьд аваад үзэхээр очлаарай. Одоо яг саяны юм зөвлөмжүүдийг та аваач гэж хүсэж байгаа гэж байна. Тэгэхээр бид тэдгээр зөвлөмжүүдийг авч болох сувгууд юу вэ? За сувгууд нь гэхээр манай ер нь харьяа татварын алба дээр бүгд нь нэгцгийн үйлчилгээ гэж байна. Энэ нэгцгийн үйлчилгээнээр тухайн татварлагчийн харьяалыг харгалзахгүйгээр бүх үйлчилгээг үзүүлэх боломжтой. Дээр нь цахим сувгууд байна. Манай дуудлагын 181288 гэдэг маш олон сувгууд байгаа. Бас манай цахим хуудасад хандаад асуултаа тавиад тодорхой зөвлөгөөнийг авах гэсэн юм байдлаар авч болно гэсэн үг. Маш олон боломжуудыг тийм байна шүү дээ. Тийм байна. За ойлголоо. За тэгэхээр хөнгөлт чөлөөлт гэдэг бол яадаг вэ гэхээр хөнгөлт гэдэг бол тодорхой хэмжээний татвар төлөгчийг эсвэл ногдсон татврыг хөнгөлөхийг хэлээд багасгах гэсэн үг тийм. Чөлөөлт гэдэг нь бол татвар төлөгчөө чөлөөлж болно. Эсвэл тодорхой төрлийн үйл ажиллагааг бид нар татвараас чөлөөлдөг. Одоо бид нар чи аялал жуулчлалыг дэмжиж байгаа гэдэгтэй холбоотой 2024 оноос эхлээд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийг нөөтөөс бүрэн чөлөөлсөн байгаа. Дээр нь аж ахуйн нэгжийн албан татвараас бүрэн чөлөөлсөн байгаа. Тэгэхээр эн чинь яаж яах вэ гэхээр аялал жуулчлалынхаа салбарыг бид нэр эдийн засгийн бодлогоор, татварын бодлогоор дэмжиж ямар ч татвар ногдуулахгүйгээр үйл ажиллагаа явуулаач гэсэн ийм байдлаар тодорхой төрлөөр явдаг. Аялал жуулчлалын компани нэмэр болсон юм шүү. Тийм ер нь бол тийм. Тэгэхээр эн чинь бас цааталтаа юу гэж харж байгаа вэ гэхээр татварлагчдын хувьд өнөөдөр яг хуулийн заасан дээр 212 төрлийн хөнгөлт чөлөөлтийг эдэлж чадж гэнэ үү гэдэгт бүгдээрээ асууад үзье. Тэр маш бага хэмжээтэй байна гэж юу хэлнэ. Хөнгөлт чөлөөлтийн та өнөөдөр өндөр юм шиг харагдаж байгаа боловч тодорхой хэмжээний айгу бага хамрагдаж гэж бидний хувьд үзэж байгаа. Хамрагдж байгаа хамрагдал яагаад юм бага вэ нөхөр нэг талаас бол ерөнхийдөө татварлагч мэддэггүй юм байна. Одоо энэ өөрийнхөө одоо үргээ биелүүлж байгаа шүү дээ бид татварлаад. Тэгсэн мөртлөө эрхээ эдэлж чадахгүй байна. Тэгэхээр энэ тал дээр бол бид нар татварын алба маань зөвлөн туслахад бол маш нээлттэй бэлэн байгаа гэсэн үг. За одоо ингээ хөнгөлт чөлөөлтөд эдлээ. Энийний дараа бид нар яадгүй гэхээр буцаа авалгалт авах замаар бас хөнгөлт чөлөөлтөд эдлэх нэг хэлбэр юм. Одоо та хэд маань хараарай. Одоо 2025 оны статистик үзүүлэлтийг хараад үз. Аж ахуйн нэгжийн эрхэд чинь одоо 5888 татвар хуулийн этгээд 264 тэрбум төгрөгийн хөнгөлт эдэлсэн байх нь. За. Гэтэл чөлөөлтийг аваад үзье. 5300 татварлагч 7.7 их 80 төгрөгийн чөлөөлт эдэлсэн. Ингээд. Тэгэхээр хөнгөлөлт чөлөөлт хоёрын ялгаа нь юу вэ? Ялгааг нь би та харуулъя. Одоо түрүүнсэн иргэд аж ахуйн нэгжийн төлөх татврыг хоригдуулдаг хөнгөлөлт бол эсвэл татврын хувь хэмжээг бууруулдаг. 10% биш ээ 1% юм аа. Одоо хэлбэржүүлсэн горимд орж байгаа шүү дээ иргэн маань. 1% татвар төлж байгаа. Тэр чинь бол хөнгөлөлтийн нэг хэлбэр. Тэр хэвээр хэрэгтэй шүү. Харин тийм үйл ажиллагаа юм. За чөлөөлтөө аваад үзэхээр эсвэл тухайн татвар төлөгч иргэн аж ахуйн нэгжээ чөлөөлнө. Эсвэл орлого үйл ажиллагааг нь чөлөөлнө. Түрүүн би ярьсан нөгөө нэг аялал жуулчлалын компаниудын хувьд тэгэхээр шууд
тэр үйл ажиллагааны орлогыг нөөцөж чөлөөлчихөж байгаа. Аж ахуйн нэгжээс чөлөөлчихөж байгаа. Уучлаарай дахиад юм асууж. Яг энэ чөлөөлөлт зөвхөн одоо аж үйлчлэлийн салбарын одоо аж ахуйн нэгжүүдэд нөлөөлж гин үү? Өөр ямар салбарууд маш олон байгаа. Одоо тийм хардаа одоо нийтдээ 212 төрлийн хөнгөлөлт чөлөөлт байдгийн байна. Энэ 62 нь хөнгөлөлт 150 чөлөөлт байдаг. Энэ их дүн гарч байгаа. Тэгэхээр энэ их дүнгээс ингээ хараад үзэхээр татварлагч маань хэр хамрагдаж байна гэхээр хамрагдaltaй хувьд бол яг та 91 төвшөнд аваад үзэхээр нэг 45% таа гэж хэлнэ. Тэгэхээр эн чинь үлдсэн 55% нь мэдхгүй байна. Эрхээ эдэлж чадахгүй байна гэдэг талаас айгүйх хараач. Ер нь манай татварлагчдад үүргээ маш сайн билүүлдэг шүү дээ. Татвараа маш сайн төлдөг. Эргээд эрхээ эдэлж чаддаггүй гэсэн юм байдалтай байгаа гэсэн. Гэхдээ одоо яг та бүхний зүгээс ингээд нэмэлт зөвлөгөө өгөө. За ийм хөнгөлөлтөд чөлөөлтөд байдгийг шүү гэд хэлэнгүүт харьцангуй одоо материалаа бүрдүүлээд өгдөг ч юм уу хэл тал дээр ажилладаг байх тийм байгаа гэсэн. За яг бидний ажил хэлж байгаа нь одоо энэ хөнгөлөлт чөлөөлтийг бид нар буцаа олголт өгөх замаар буцаа олголт гэдэг маань төсөөс мөнгө авах гэдэг шүү дээ. Өнөөдөр аж ахуйн нэгжийн хөнгөлөлт гэдэг хамгийн их авж байгаа нь болохоор жишээ нь юу байхгүй юу? 90% буцаа олголт гэдэг. Энэ яадаг вэ гэхээр 1.5 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд маань татвараа төлчгөөд төлсөн татвар 90% буцаагаад авчдаг. Хүү тийм үү? Тийм. Энэ дээр тэгэхээр одоо яг миний мэдж байгаагаар би буцаа олголт өгж байгаа 5200 татвартлогч хуулийн этгээдэд энэ онд 2025 оны тайлангаар гарсан 110 тэрбум төгрөгийг бид нар буцаагаад олгоцсон байна. Оо за. За хувь хүмүүсийн хувьд бол хамгийн их хөнгөлөлт чөлөөлөлт буцаа олголт авдаг зүйл нь болохоор нөгөө орон сууцны орон сууц судалтай авахар 6 сая төгрөг хүртэл хөнгөлөлтөд авдаг тийм. За дээр нь сургалтын төлбөрийн би хүүхдээ сургацсан энэ сургалтын төлбөрийнх нь 10%. Одоо тэр их сургуулийн сургалтын төлбөр тийм. Зөвхөн их сургуулийн бакалаврын зэрэг. Энүүгээр аваад үзчих чи одоо 2025 онд 56 мянган иргэнд бас л 101 тэрбум төгрөгийн буцаа олголтыг өгсөн. Тэгэхээр буцаа олгож хүн яг бодтойгоор аваад байгаа. За татврын албаны хамгийн том бас нэг буцаа олголтын хэлбэр бол нэмэгдсэн үртгийн албан татврын буцаа олголт хувийн дээр очиж байгаа. Өнөөдөр бид нар 2% буцаа олголтыг удирдлага буцаа олголт авдаг. За дээр нь суглаа сар болгоо явагдаж байгаа. Суглааны буцаа олголт аав. Мөн нөт дээр одоо дараагийн слайд дээрийг харагдах хэрэгтэй. За зургийг солиод өгөөрэй. Буцаа олголтын юунуудыг энэ бол хөнгөлөлт чөлөөлтийн нийт дүнгээр маш их байгаа. Тэгээ одоо ингээ харъя. 2025 хувийн буцаа олголт гэнэ 56 мянган иргэн маань нэг орон сууц сургалтын төлбөр ингээ аваад 101 тэрбум төгрөгийг авчихсан. Өнөөдөр буцаа олголт бол 2 аймаг л олгодог байгаа. Бус нь бүгдээрээ олгоцсон. Хуулийн хугацаа 6 сарын 30. За аж ахуйн нэгж түрүүн би ярьсан тий 110 тэрбум төгрөгийн дээр нэг алдсан хийсэн байна. 5200 аж ахуйн нэгж буцаагаад авсан байгаа. Энэ 110 юм байна тий 11 биш юм байна. За. За нэмэгдсэн үртгэн дээрхээр одоо нийт тэгэхээр 635 тэрбум төгрөгийн буцаа олголтыг одоо 1.9 иргэн авсан байгаа юм. За 18 аж ахуйн нэгж авсан. Ингээд нийт буцаа олголтыг зөвхөн 2025 оны буцаа олголт аваад үзэхээр 747 тэрбум төгрөгийг 1.9 сая иргэндээ 5200 аж ахуйн нэгжтэй бид нар өгсөн байгаа. Төсөөс гаргаад өгсөн гэсэн. Ингэж нэмэгдэх боломжтой байна шүү дээ энэ. Энэ бол угаасаа жил өөр нэмэгдэж явж байгаа гэсэн. Тэгэхээр буцаа олголт авна гэж яг бодиттой миний үр дүн байгаа. За тэгвэл бүгдээрээ дараагийн слайдыг гаргаж байгаа. За одоо нэмэгдсэн үртгийн албан татврын буцаа. Энэ бол хүн болгонд мэдэгддэг тийм. Бид нар ийм баримтаараа өнөөдөр худалдаа авалтын буюу 2% буцаа олгоно. Тэгэхээр 375 тэрбум төгрөг ингээ иргэд маань авцсан байж. Сая 300 иргэ одоо энэ давхар дайгуу одоо энэ дунд чинь 5 дээр байгаа хэ. Өдөрт бодлого авч байгаа шүү дээ. Энэ бол ингээ нэмэгдээ явж байгаа. Тэр нь суглааны хонжоорын буцаа олголт гэж байгаа. Энэ бол суглаа сар болгоо явагдаж байгаа. Одоо сардаа гэж ойролцоогоор нэг 3.9 тэрбум төгрөгийг бид суглааны хонжоор бас азтан болсон иргэдтэй олгоод ингээ явж. Тэгэхээр одоо та хэд байна хардаа 537 мянган иргэнд 37 тэрбум төгрөгийн суглааны буцаа. Өнөөдөр нэг 60 мянгаыг хожлоо, 40 мянгаыг хожлоо гэдэг. Эн чинь тэгээд дахиад нэмэгдэл урамшуулалтай. Хаанаас авсан хэдэн баримт бүртгүүлсэн ингээд нэмэгдэл ордог юм буцаа олголт. За энэ суудан төлөгчийн гэдэг нь болохоор нөгөө нэг том аж ахуйн нэгжүүд маань экспорт нь гаргасан худалдаа авалтынхаа буцаа олголтыг авдаг. Тэгэхээр одоо 18 аж ахуйн энэ чинь зөвхөн 2025 оны тоо шүү дээ тийм 200. За дээр нь бид нар аялал жуулчтай холбоотойгоор 2024 оноос эхлээ гадаадын жуулчны такс фри гэ бид нар гадаад явахаар нэг хил дээр очиж мөнгө аваад байдаг шүү дээ. Энийгээ бид нар нэвтрүүлсэн. За. Одоо тэгэхээр яаж гэнэ вэ гэхээр
23 мянган гадаадын зүүлчэндээ бид нар 3.4 тэрбум төгрөгийн буцаа ололт өнөөдөр олгоцсон юм чинь. Одоо tax free гэдээ яриад байдаг шүү дээ. Тэгэхээр одоо эдгээр хүмүүс Монголд ирснээрээ буцаагаад төлсөн таксаа авсан байх нь. Тий. Одоо худалдаа авалт хийсэн таксаа буцаагаад авчихдаг. Энэ маань ерөөсөө аялал жуулчлалыг дэмжих одоо Монголыг сурчлах гэсэн энэ үйл ажиллагааны нэг хэлбэр болж байна. Тэгэхээр буцаа олголт гэдэг бол ерөөсөө яг бодиттойгоор хүнд ирсэн, иргэнд очисон, хуулийн этгээд очисон ийм төрлүүдийг бид нэр авч байгаа. Тэгэхээр зөвхөн 2025 онд гээд 635 тэрбум төгрөгийг бид нар ингээд буцаа олголт. Одоо сар болгон суглааны буцаа олголт, одоо нэгдүгээр өдрлийн буцаа олголт тэгээд ийм юмнууд гараад. Хизээ өхөлөө. Одоо дадасаа давхтаа дүгэндээ тий 2 дугаар өдртаа гээд ингээд өдөр болго ингээд байн хийгээ явж байгаа. Тэгэхээр буцаа олголт авахын тулд ерөнхийдөө бол татварлагчтай зөвлөхөд өөрийнхөө татварын одоо баримт систем, бусад системдэр байгаа холбоо барих мэдээлэл, дансны мэдээлэл зөв болох хэрэгтэй. Тэгжээж л буцаа олголтоо аавна. Энэ дээр бол ерөөсөө эргэн аж ахуйн нэр бүгдээрээ маш сайн анхааралтай байх хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ одоо буцаа олголтыг авахыг хүсэхгүй байгаа хүн байхгүй бах. Тийм ээ. Гол нь магадгүй одоо тэр бүх мэдээлэлтэй жоохон алдаатай гүйлгээ буцаад идэг баг. Тэгээ одоо дараагийн үндэ би өндөр дүнтэй гэсэн одоо яг баталгаажуулах талаар татварлагчтай хэлж өгье гэж бодсон. За тэгээ маш их баярлалаа та. Иргэд авцгаая.